Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам зарим тоо мэдээг танилцуулъя. Өдөр тутам нэг 88 чиглэлд 950 орчим тээврээрээс л өдөрт 800 мянга орчим зорчигчид үйлчилж байгаа. За нийслэлийн тээврийн газраас Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсны 378 жилийн ой хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлэхээр бэлтгэл ажлууд хангагдсан байна. Энэ талаар бас хэрэглэгчдэд үйлчлүүлэгч нийслэлийнхаа иргэдэд тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм аа. За нэгдүгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэд ачаалал нэмэгдэж өглөө оройд нийтийн тээврийн үйлчилгээ битгийл замын хөдөлгөөн бараг зогсох байдал хүрэх гээд байдаг. Энэ дээр бас тээврийн газраас миний сонголт нийтийн тээвэр гэсэн уриалгыг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны төрийн байгууллагуудад одоо уриалга гаргаж энэ уриалгыг бол 10 дугаар сарын 1-ээс эхлүүлж эхэлсэн. Тэгээ энэ талаарх мэдээлэл байна. За хоёрдугаарт нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, стандарт тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг дэвшлүүлэх аяныг 9-р сарын 25-наас 10-р сарын 25-ны хооронд зарласан байна. Газар Smart Card компани хоёрын хамтран хийж байгаа ажлаа. За одоо ингээд Дараагийн зогсоол Хөгжин бүжгийн коллеж. Дараагийн зогсоол Хөгжин бүжгийн коллеж. Монгол одоо Эхо-МН гэдэг одоо компани Монгол инженерүүд бүтээсэн ийм програм хангамжийн систем юм байгаа. Бас тэгэхээр манай монголчууд бас ингээд дэлхийн жишг төрсэн энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд одоо ийм програм хангамжийг хийгээд үйлчилгээндээ бол нэвтрүүлж чадж байна гэснийг одоо харуулж байгаа. Энд арчилж байгаа 1200 шахам автобус 88 чиглэлд байгаа. 2013 оны нийслэлийн захирагчийн ажлын алба авц замын газар нийслэлийн тээврийн